За сайн байцгаана уу 48-аас 48 түүх цуврал үргэлжилж байна. Өнөөдрийн дугаараар ардчилсан Конгогийн хөлбөмбөгийн холбоотой нэгэн хүний түүхийг ярихаар бэлдсэн байна. За энэ хүн болоод одоо Мишель Кука Мбаладинга буюу одоо Lumumba Veya гэдэг нэрээр дэлхийн хөлбөмбөгт бас танигддаг болчихсон ийм фанат байгаамаа. Сайн байна уу? Пипекээс ирж байна. Таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. Гаруй жилийн хугацаанд бол Lumumba Veya буюу одоо Кука Мбаладингагийн хувьд бол энгийн нэгэн бол иргэн байсан хөлбөмбөгтэй хайртай одоо ирвэсүүд буюу одоо шгшээ багаа бол үнэнчээр дэмжиж үтсээр ирсэн. Олон ер нь боломжтой мөнгө бүх юмараа л одоо шгшээ багаа дэмждэг. За тэгээд сүлдээ бол будгаар бие бодож те ингээд юуны өнгөөр шгшээ багийнхаа үндснийхээ өнгөөр бодож бол одоо багаа дэмжиж бол явдаг байсан. За үүнээс болоод бас хашил маршил өгөөд бас ажны өвчмөнтэй хүртэл одоо болж исэн байд юм бэлээ. Үсмсээ байгаа бүр ингээ бүтэн биемээ бодож болол одоо багаа дэмжиж явдаг байсан. Тэгээд тийм хөрөнгө мөнгөтэй хүн болол биш. Тэгээд ер нь бол өөрийнхөө одоо шгшээ багаа дэмжих үнэнч одоо сэтгэлээрээ л ерөнхийдөө явдаг байсан. За тэгээд одоо Сахарын урд бүсийн одоо улсуудад бол одоо ингээл нөхсөг тоглолтууд эсвэл одоо юу гэдгийг зочилдог том тэмцээний урьдчилан шатууд байгаа шүү дээ. Дэлхийн аврагч юм уу Африк тийм аврагын тийм тоглолтуудад бол одоо олон 7 хоногоор бол одоо алхдаг байсан. Явган явдаг замын машинуудад найдаж одоо дайгддаг дөхдөг те. Хаана юу таарн тэнцэн одоо хоног өнгөрүүлдэг ингэж болол одоо явж цэнгэлтгүүдтэй очдөг байсан. Одоо Анголын Луанда ч юм уу Египтийн Каир гэдэг ч юм уу те хойд Африкийн хаанч байсан гэсэн бол төрүүлж одоо хэдэн 7 хоногийн өмнө гарч одоо явж болол очдөг байсан байгаа. За тэгээ мөнгө төгрөг юучгүй болох юм бол Конго диаспора буюу одоо Конго гаралтай өөр хүмүүс Африкийн бусад улсуудад байх тэр хүмүүст итгэл найдвар үзүүлж те тэр хүмүүсээс тусламж авч болол заримдаа тоглолтын билетээ авдаг те хүмүүсийн тусалцаанд найддаг ийм болол байсан байна. За тэгээд хамгийн одоо Кука Мбаладингагийн хүмүүс танигдсан дэлхийд танигдсан мөч бол 2025 оны Африк ТV-ийн аврах шалруулах тэмцээн байсан. Africa Cup of Nations буюу одоо Африк үндэстнүүдийн цом гэж нэрлэдэг. За энэ тэмцээн бол 25 оны 12 сараас 26 оны 1 сарын хооронд Марокко улсад болсон. За энд бол одоо бие бүтэн будаж ингэдгээ бол болоод бүр performance art, political те одоо улс төрийн чиглэлтэй political performance art те одоо гүйцэтгэлийн арт гэх юм да те ийм болгож хувирсан. Тод цэнхэр өнгөтэй, хижактай те улаан цамцтай, улаан өмдтэй. За тэгээд юм гоё классик нүдний шилтэй те. Тэгээ яг одоо Бельгиэс Конгоос арчсан Конгоос дөнгөж одоо усаар тогтносны дараа усаа лид хийжсэн, тэргүүлжсэн Патрис Lumumba гэж одоо мундаг анхны ерөнхий сайд нь бол байдаг. За тэгээд 1961 онд бол Америк нэгдсэн улс CIA, Бельгүүд, баруун Европын 2-3 улс тэгээд CIA-тэй нийлсэн одоо ажиллагааны хүрээнд бол одоо алуусан байдаг. Тэгээд Патрис Lumumba-г бол одоо яг адилхан болгож Патрис Lumumba-д хувирсан гэсэн үг тийм ээ. Тэгж хувирж бол одоо амьд хөшөө болж бол зогссон. За ингээд Мароккод улсан Африк ТV-ийн цомын хүрээнд бол 438 минут нийтдээ тасралтгүй яг одоо Патрис Lumumba-гийн алдартай тэр хөшөө байдаг. За тэр хөшөөг бол одоо дуурайсан яг тэр позыг авч бол зогссон байгаамаа. 438 минут нийт зогссон байна. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд тэр дунд бол одоо нэмэлт цагтаа үргэлжлэл байсан шүү дээ. Extra time болж ирсэнтэй. Тэгэхэд л одоо ингээд алган дээшгээ гарн дээшээ ингээд зогсож исэн. Тэгээд энэ бол одоо дайны эсрэг за мэдээж эрхчлөөний төлөө тийм маш олон мессежийг илэрхийлж байсан. Патрис Lumumba гэж одоо ерөнхий сайдын түүх ардчсан Конго улсын эрхчлөөний төлөөх тэмцэлчлэг осны дараах тэмцэл тийм энэ бүхнийг бол одоо маш олон хүмүүст мэдэх, сурах, ойлгох хүслийг өгж суурн болж тийм зорилгоо бол давуулан биелүүлсэн гэж хэлж болно. За тэгээд Афган дуусны дараа Associated Press бол одоо ярилцлага өгтөө. Би бол одоо багийнхаа тоглогчид фэнүүдтэй бол одоо эрч хүч хайрлахыг бол хүсэж зорж бол хөдөлгөөнгөө зогсдгоо. Би хөдөлгөөнгөө зогсох ёстой. Ил гаргасан одоо энэ алга бол те миний энэ алга бол инх тайвны бэлэгдэл юм аа. Манай улсад инх тайван хэрэгтэй байна гэж бол хэлсэн байдаг. Тэгээд ардчсан Конгогийн зүүн бүсэд бол одоо юм байгалийн баялаг ихтэй юм бүс байгаа. Тэгээд тэр бүсэд бол дайны хүнд нөхцөл байдал бол бас яваад удаж байна. Рвандатай холбоотой, Конготой холбоотой ингээд маш
олон зүйл бол тэнд болж байгаа. Тэр асуудлуудыг бол бас хүмүүст ингэж хүргэж болол чадсан. За тэгээд Ардчилсан Конго хасагдах шатанд бол Алжирт бол одоо эцсийн мөчөд хожигдсон. Маш одоо юм харамсалтай нөхцөлд хожигдсон. Яг одоо Конгогийн хувьд бол яг тэр мөчөд одоо Алжирт хожигдсон тодорхой болсон тэр мөч хүртэл одоо нэг ч хөдлөөгүй одоо позо барьж ингэж зогсож байсан фанат маань бол тэр мөчөд характера тэр амьд өшөө байхаа болж бол одоо нүдэнд нь нулимс цэлгийн ч одоо гараа хөдлөөд нулимсаа арчиж байгаа ийм төс бол дэлхийд даяараа хүмүүст хүрсэн сэтгэл хөдлөсөн энэ фанатыг бол одоо үнэхээр одоо хүмүүс биширж шүтэж одоо хөндлөж те хүмүүст танигдсан. Тэгээд корпорат нөхдүүд юу яасан бэлээ? Мороккод үлдээд одоо нөгөө Конго хасагдсан ч гэсэн тэмцээнд дуусад Конгод үлдээд нэг тоглолтод $2000 цалинжуулъя. Тэгээд одоо тоглолт болгон дээр ингэж зогсож одоо супер фан төлөөлөгч одоо тэмцээний болооч гэж одоо санал тавихад бол шууд үгүй гэж татгалцсан юм байлээ. Тэгээд шууд багийнхантайгаа фанатуудтайгаа те хамт бол нутаг буцнаа. Одоо энэ бол мөнгөний төлөө бас биш юм аа гэдгийг бол бас харуулж нутаг буцсан. За мэдээж тэгээд Афганд одоо танигдсанхаа дараа бол Конгогийн засгийн газар бол одоо нөлөөг нь хүлээн зөвшөөрж өөрөг нь бол одоо спортын төлөөлөгчдийн нэг улсын одоо спортын төлөөлөгчдийн нэг за тэгээ өөрт нь бол байр машин Киншаса хотод бол бас өгсөн. За тэгээд дэлхийн аврах шалгуурлах тэмцээд бол одоо Конго бас нэлээд драматай эрхээ авсан шүү дээ плей-оффоос. Тэгээд эрхээ авсны дараагаар бол Баладинга мэдээж одоо багтайгаа хамт бол явахыг зорж исэн. Гэхдээ том асуудал гарсан нь бол визний асуудал гарсан. Америкийн нэгдсэн улсын визний асуудал. Тэгээд олон удаа татгалцсан хариу авсан юмнууд бол нэлээд гарсан. За тэгээд тэрийг бол одоо хүлээн зөвшөөрсөн учраас Конгогийн хөлбөмбөгийн холбоо бол том удирдлагууд нь орж ирээд бол Баладингаг бол хөлбөмбөгийн одоо дэлхийн аврах шалгуурлах тэмцээний албан ёсны арын албаныхны төлөөлөгчдийн нэгт бол одоо бүртгүүлсэн. Тэгээд дээрэс нь одоо улс нь бол одоо хинээ Баладингагийн бүх бичиг баримт төлбөр зардал те одоо юу гэдгийг виз, буудал байрлах байраг одоо нааштай шуунаа гэх те бүгдийг нь бол одоо улс нь гаргахаар бол болсон. Тэгээ одоо Африкт бол олдсон машинда сууж одоо дайгдж тоглолтоо үздэг байсан хүн бол одоо улсынхаа төлбөр зардалтайгаар одоо Хойд Америк явж тоглолтоо үзэхээр бол болсон. За гэхдээ эхлээ виз мэдний асуудал гарч байгаад бөө юм болоод арай гэж виз нь болоод саяны хэдийгээр ингээ улсын зөвшөөрсөн байсан ч одоо бас асуудалтай байсан. Тэгж яагаад гайгүй болоод Америкийн нэгдсэн улсад бол Баладинга ирсэн. За Конгогийн хувьд бол Колумб, Португал, Узбекистантай нэгсэгт орсон байсан. За тэгээд $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. за тэгээд Хьюстон хотын Energy зингэлгээд явагдсан Португалтай хийсэн тоглолт одоо түүхэн тоглолчууд Португалтай 1-1-ээр тэнцсэн. Тэр тоглолтод бол Кукон Баладинга одоо ирж болол чадаагүй яагаад гэвэл одоо 21 он карантиныг шаардлагатай байсан Америкийн нэгдсэн улсад. Гол шалтгаан нь бол Конгод бас нөгөө Эбола өвчнөд харцсан байсан. Тийм учраас 20 Эбола өвчнөд харсан улсаас ирсэн хүмүүс бол 21 оног карантин их юм шаардлагатай байсан. За тэгээд Конгогийн шгшөө багийн 2 дахь тоглолт буюу одоо Колумбтай хийсэн тоглолт Мексикийн Запопан хотод Акрон зингэлтэд бол явагдсан. За тэр зингэлт тэр тоглолтод бол Мексикийн визний асуудалгүй гарсан. За тэгээд ирж болол одоо Патрис Лумумба ерөнхий сайдтай хүндэтгэл үзүүлсэн тэр позо авч тоглолтондоо бүтэн тоглолтыг дуусгал позо авч амьд өгшөө болж болоо зогссон. Тэгээд тэр бол энэ жилийн дэлхийн аврагын бас маш үзүүштэй хүлээлттэй байсан юм өчүүдийн нэг болсон. Ер нь Ардчилсан Конго эрхээ авахд л одоо шууд тэрийг бол бодож исэн. Миний хувьд жишээ нь хүлээж исэн. За тэгээд дараагийн тоглолт нь Узбекистантай их тоглолт Атлантад байсан. За тэгээд тэр тоглолтод 3-1 хацаатай хоцсон тэр тоглолтод оролцож бол чадаагүй мөн тэрний дараа буюу шүгэн 32 Конгогийн түүхэн бас тоглолчууд хасагдах шатнд Англид хийсэн тоглолт маш сайн тоглосон. Энэ тоглолтод бол 7 сарын 1-нд энэ тоглолтод бол бас оролцож чадаагүй учраас шалтгаан нь бол виз нь дууссан байсан. 21 оны хоногийн нөгөө карантин баримтанд дуусаад виз нь дууссан. Тэгээд дахиж бол виз олгоогүй. За тийм учраас одоо харамсалтайгаар Кукон Баладинга бол энэ жилийн дэлхийн аваргаар Конго улсын шгшээ огтойгоо яг л нэг тоглолтод бол суудлаас юм тогсож тийм ээ. Багаа дэмжсэн. За ингээд өнөөдрийн дугаар өндөрлж байна. Бас сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Тийм тэгээд дэлхийн аварга шалралт тэмцээний өрөөнд гарч байгаа 48-48 төгс зурлал маань үргэлжилсээр байна. Дараагийн дугаар бол Хорваттай холбоотой дугаар байгаа. Тэгээ ерөнхий мэддэгч Freshback Pickback болон MCS Coca-Cola-гийн хамт олонтой баярлалаа.